би нэг өндөр нуруу шуналтай хүн биш байхгүй юу? Ерөнхийдөө би мөнгө төгрөгөн дээр ч нэг их шунаад байдгүй. Аз жаргалын хойноос ч нэг их шунаад байдгүй. Дүрийн хойноос ч шунаад байдгүй. Шунсан юм чинь цутаад байдаг байхгүй юу? Ер нь бол эсрэгээрээ тэр чам дээр эртэл нь байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөө хэлбэл чи өөртөө л бай. Хойноос нь хөөцөлдөж яах юм? Эрэгтэй хүн ч хөөгөөд ахаар цутцдаг үстэй. Хайчаар хүрээдэрдэг үстэй. Тэгэхээр гагцгүй хүнд ямар ч боломж олдож болно. Түнд бэлэн байх хэрэгтэй байхгүй юу? Клеопатрагийн дүр нь хүрээд ирсэн чи 5 ил таргалцсан сууж иж болохгүй үстэй. Тийм шүү дээ. Өвдсөн хөвтчихэж болохгүй үстэй. Тийм учраас жүжигчдийн форм гэдэг үрчицэн сууж болохгүй. Тийм. Амьдрал дугаасаа бүгд дарагдж байгаа шүү дээ. Адилхан л хүүхдүүдтэй ингээл явж байгаа шүү дээ. Гэхдээ өөр урлагийн хүн бол тэр форм гэдэг юм ийм. Үнэхээр чи урлагтаа байхыг тэсхийг хүсэж л байгаа бол таасан дээр амьдрахыг хүсэж байгаа бол эн чинь нөө тэсчүүлдэх тухай бас яригддаг байхгүй юу?